За hello guys. Өнөөдөр хэлээ нэг одоо энэ Grover Garden 2-ын талаар бичлэг хийх болно. Одоо энэ Grover Garden 2 бол ер нь бол одоо сүрж байгаа гэж хэлж болно. Яагаад гэвэл хамгийн ихний шалтгаан нь бол одоо trade scam-ууд байгаа. Одоо та Discord руу ороод trade-үүдийг харж болно. Дөнгөд ингээд ингээ scam байдаг. Одоо тэгээд дээр нь ингээд бид нар ингээд рисктэй шүү ер нь боломжтойгоорой гэж битсэн ч гэсэн ер нь бол scam болд гэсэн. Оо ямар азтай юм бэ? Scam бол амар гэдэг. Тэгээд хэдэнд нь одоо ер нь юу хэрэгтэй байгаа нөгөө Grover Garden нэг дээр байдаг нэг юм trading UI байдаг шүү дээ. Тийм юмтай болчихвол хэдлээ. Одоо яг үндэ scam бол амар бага болно гэж бодож байна. Даанч ер нь бол одоо болтол Grover Garden 2-ын ер нь девелоперууд нь энийг хийгээг үл байгаа л та. Тэгээд ганц UI copy paste хийж ер нь бол нэг хэцүү биш байх гэж би бодоод байна л та. За хоёр дахь асуудал нь бол ботнууд байна. Одоо public server оронгууд батны нэг 2-3 шиг бот байдаг. Тэрэн бүр дүүрэнч бот байх тохиолдол бий. Ботнууд их байдгээс үүдэн тэдэр нь бас ингээд олон юм хийдэг заяо. Зарим нь ингээд зоддог. Зарим нь ингээд зүгээр хөрөнгөдөө void руу оногчдаг. Зарим нь ингээд хулгай хийдэг. Амар хэцүү ботнууд байдаг. Одоо энэ ботнууднаас энэ тоглоомын ер нь баг 60-аас 70% одоо яг плеерүүдийг авч байгаа гэсэн судалгаа байсан юм байлээ. Би тэднийг олж чадахгүй бах. Ямар ч хүмүүс тэгж ярьдсан байлээ. Одоо ингээд сервер дээр дараал доошлуулгуу дан big avatar. Нэрнүүд нь дандаа л нэг ботны нэр нь. За гурав дахь асуудал нь бол pay to win байна. Одоо энэ шинэ guild юу байгаа шүү дээ. Одоо энэ шинэ guild-ний одоо энэ reward одоо энэ бүхэл inventory-го зараад хамгийн их cycle авсан одоо энэ Mega Rainbow Black Dragon-ыг hodж байгаа байхгүй юу. Тэгээ энэ бол Robux-гүй хүмүүс боломжгүй заяа. Яагаад гэвэл одоо хідүүлээ буюу Robux-гүй хүмүүс нь дээдэлтэл ингээд одоо 100 шиг fruit хадгалж болдог. За яагаад хэдлээ ингээд 100 шиг фрут хадгалж байгаа юм чи зүгээр вэ? Бүгдээрээ 100 шиг юм шиг гэвэл үгүй. Одоо энэ фрутнууд дүүрүүл штэ. Одоо энэ 100 100-аас 100 болчих юм бол ингээд нэмэх тэмдэг гараад ирнэ заяо. Ингээд чиний аватар өвшөө чиний инвентори дүрлээ нэмж болно шүү гэдэг нэмэх тэмдэг гараад ирнэ. Тэрнээ дарах юм бол 199 Robux-аар 50 инвентори нэмдэг. Одоо алдартай ютуберүүд одоо зарим нэг Grover Garden ютуберүүд бүгдээрээ нэг 3000-аас 1500-ийн хооронд юу гэдэг инвентаритай байдаг болохоор идлээ. Free to play хийгээд ер нь бол энэ guild-д ялнаа гэсэн ойлголт бол байхгүй. Тэг яаж ч одоо 3000 инвентаритай хүн 100-таа одоо өрсөлдөд угаасаа барлгүй дээ. Энаар 100хан байж тээ. 3000 оол шээ. За тэгээд өөр pay to win-ийн жишээ гэвэл одоо саяхан бэс нөгөө юу вэ? Одоо pet teleporter гэдэг нэг юм байсан шүү дээ. Тэр бас ер нь бол амар pay to win гэсэн үг. Одоо pet teleporter гэдэг нь одоо юу гэсэн үг вэ гэхээр Legendary, Mythic, Super гэж байгаа. Тэднийг нь худалдаж аваад яг ингээд top bit руу очиж private server орол битээ авчихна. Зүгээр одоо ингээд pay to win зүйл гэсэн үг одоо. Super bit нь 2000 Robux гэж санагдаж байна. Тэрийг авчих юм бол тэгэл 2000 Robux-аар шууд л raccoon авчнаа л гэсэн үг. Ийм л pay to win байсан. Тийм болохоор ер нь одоо ер нь Grover Garden ер нь бас сүрж байгаа. Одоо Grover Garden 2-ын хүмүүс нь одоо иймэрхүү те. Иймэрхүү гинэ. Ер нь юм ботнод тэгээд энэ трейд систем дээр нэмэхгүй бол өөр нь бол амар хэцүү болсон байгаа Grover Garden-ы одоо яг үндэ зах зээл нь ч яг үндэ хэцүү болсон байгаа. За ер нь бол тэгээд өнөөдөр ярих гэсэн зүйл юм байна. Дараагийн бичлэг хэдлээ хэрхэн энэ Dragon Breath амар хурдан авах арга зааж болно заяа. Тэгээд giveaway-тэй шүү. Оролцоорой guys. Bye.